Хуульч шуугийнхаа төрийн эрх үүргийн талаарх Монтевидеийн конвенцийн талаар танилцуулж байна. Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо 1933 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Америк тивийн улс орнуудын олон улсын 7 дугаар хурлын үеэр батлагдсан Монтевидеогийн конвенц нь улс төрийн шалгуурыг хуульчилж олон улсын эрх зүйдэх төрийн эрх үүргийг тодорхойлсон олон улсын гол гэрээ юм. Өнөө хүртэл энэхүү конвенц нь олон улсын эрх зүйн үндсэн баримт бичиг хэвээр байгаа бөгөөд улс орнууд олон улсын байгууллагууд өргөнөөр хүлээн зөвшөөрсөн байдаг. Монтевидеийн конвенц нь 4 үндсэн зүйлээс бүрдэнэ. Нэгдүгээр зүйл. Улс нь олон улсын эрх зүйн биет бус этгээд юм. Байнгын хүн амтай, тодорхой нутаг дэвсгэртэй, төр засагтай, бусад улстай харилцах чадвартай байх шаардлагыг хангана. Хоёрдугаар зүйл. Улс оршин тогтнох нь бусад улс хүлээн зөвшөөрөхөөс хамааралгүй болохыг тунхагласан. Өөрөөр хэлбэл нэгдүгээр зүйл заасан шалгуурууд нь бусад улсууд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөхөөс илүүтэй төрөлт ёсны байдлыг тодорхойлдог байна. Гуравдугаар зүйл. Төрийн улс төрийн үүргийг тодорхойлсон байна. Тухайлбал Монтевидеийн конвенцод бусад улсын эрхийг хүндэтгэх үүрэг, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэг, гэрээ болон олон улсын эрх зүйн бусад их сурвалжаас үүссэн үүргээ биелүүлэх зэрэг үүргийг оруулсан. Дөрөвдүгээр зүйл. Конвенцийн зарчмуудыг бусад улс хүлээн зөвшөөрсөн эсхээс үл хамааран бүх улсуудад хэрэглэхийг баталсан. Монтевидеогийн конвенц нь улс төрийг тодорхойлох тодорхой бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрдүүлж төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орнуудын олон улсын тавцан дахь зан үйлтэй холбоотой олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг тусгасан ач холбогдолтой. Төрөлт ёсны эрх зүйн ойлголтыг төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд олон улсын эрх зүйн маргаанд дипломат хэлэлцээнд дурдсан байдаг. Гэрээний талууд нь Бразил, Чили, Колумби, Коста Рика, Куба, бүгд найрамдах Доминик улс, Эквадор, Салвадор, Гватемала, Хайти, Хондурас, Мексик, Никарагуа, Панама, Америкийн нэгдсэн улс, Венесуэл улс байжээ. Гэрээнд нэгдэн орсон ч ёсчлоогүй улсуудын тоонд Аргентин, Парагвай, Уругвай, Перу улс орно. Хуульч шуугийнхаа төрийн эрх үүргийн талаарх Монтевидеийн конвенцийн талаар танилцууллаа. Хуульч шуугийнхаатай хамт төрийн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.